За бүгдээрээ хамтдаа чимээгүй цагаа эхлүүлье. За өнөөдрийн чимээгүй цагийн сэдэв хайрлахад бэрх нэгнийг хайрлах гэж байна. За залбираад эхлэе. Эзэн минь бид таны үгнээс суралцахаар ирлээ. Тэгээд өнөөдөр өөрийнхөө үгээр бидэнтэй яриач. Таны үг бидний үнэхээр заан засаж залруулах болтугай гэж залбирч байна. Амен. Чуулганы стандартаар бол би тийм ч муу хүн байгаагүй. Би энэхүү улиг болсон зүйлийг амьдралдаа хэрэгжүүлэх тэр өдөр хүртлээр нүгэлтнүүдийг хайрлан нүглийг үзэн ядаж байлаа. Гүн уралдаас болж амьдрал минь орвонгоороо эргэв. Сонголтыг би хийх хэрэгтэй болвоо. Харилцаагаа таслах эсвэл надад учруулсан зовлонг үл хайхрах, харамсаж буй эсвэл шийдвэр гаргаж буй зүйл огт харагдахгүй тийм хүнийг хайрлах. Би шаргуугаар мэрэгүү ухааныг болоод бурхныг ирж хайсан. Би яах вэ? Энэ л хоромд надаас урвсан хүний зүр сэтгэлийг бурхан надад илчлэн харуулсан юм. Өвдөлттэй хүмүүс зөвхөн бусдыг л өвдөгдөг гэж хэлдэг зүйл яг амьдралд тохиож байсан юм. Энэ хүн ямар ч эмх замраагүй байдалд амьдарч байсан. Харамсалтай нь тэрээр үүнийгээ хэрхэн шийдвэрлэх эсвэл хаашаа авч ирэхээ мэдэхгүйгээс болоод энэ нь над дээр ирсэн юм аа. Тэдний зам байдлын оронд тэдний зүрх сэтгэлд бид төвлөрч эхлэх үед инээдтэй зүйл тохиолддог. Яг л Есүс шиг бид энэрэн хайрлагч нэгэн болж эхэлдэг. Гэнэт энэ нь миний талаарх эсвэл би хэрхэн шарх авсан талаарх асуудал биш болж хувирдаг. Үүний оронд энэхүү зовлонгийнх нь үед тэднийг хайрлах арга замууд юу болох талаарх асуудал болж ирдэг. Уулан дээр хүчрхэг сургаалдаа Есүс үүнийг хэлсэн гэдэгт би итгэдэг. Бидэнд сайхан хандах хүмүүсийг хайрлах нь үнэхээр амархан. Итгэгч бус хүмүүс ч хүртэл үүнийг хийж чаддаг. Хайр юунаас ч илүүтэйгээр хэрэгтэй хүмүүс тэд биш байх ч боломжтой. Үнэн дээр хамт ажилдаг хүн чинь араар ярих. Эхнэр юм уу нөхөр чинь худал хэлэх. Өсвөр насны хүүхэд чинь эсвэл хоолыг зөөх олиггүй зөөгч зөрүү зан гаргах боломжтой. Есүс шигээр хайрлах аянд гарах нь амьдралыг өөрчлөхүйц ажээ. Энэ нь мөнхийн улсын бодол санаатайгаар хайрлахыг хэлдэг. Энэ бол эрсдэл хэдий ч үнэхээр үн цэнтэй эрсдэл мөн гэж. За Матай 5:43-аас. Хөршөө хайрл дайснаа үзэн яд гэж хэлснийг та нар сонссон. Харин би та нарт хэлье, дайснуудаа хайрл. Та нарыг хавчигчдын төлөө залбир. Тэгснээрээ та нар тэнгэр дэх эцгийнхээ хүүхдүүд болно. Учир нь муу ба сайн дээрч нараа тэрээр мандуулж, зөвхт болоод зөвхт бус дээрч бороо оруулдаг юм. Та нар өөрсдийг чинь хайрлагчдыг л хайрлвал ямар шагнал та нарт байх вэ? Татвар хураагчид хүртэл ийм үйлддэг босов. Та нар зөвхөн ах дүүстэйгээ мэдлбэл бусдаас илүү юу хийж байгаа юм бэ? Харийнхан ч хүртэл ингэдэг босов. Тиймд Тэнгэрлэг эцэг чинь төгс байдаг шиг та нар мөн төгс бай гэж байна. Амен. Тэгээд эзний үгийн дагуу бие биенээ хайрлцгаая. Тэг бурхан ивэг